Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун Хятад болон Хойд Солонгос улсын харилцааг бэхжүүлэх нь энэ тэргүүний зорилго. Герман болон Франц улс сөнөөгч онгоц бүтээх хамтарсан төслөө зогсоох оролжээ. Армени улсын сонгуульд ерөнхий сайд Никол Пашиняны нам ялалт байгуулсан байна. Филиппин улсын өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ. Баримтраг үзэгчтэй дэлхийд дахин тохиолж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинг Хойд Солонгос улсад 7 жилийн дараа анх удаа төрийн айлчлал хийж улс улсын удирдагч Ким Жон Унтай өнөөдөр уулзлаа. За энэхүү 2 өдрийн айлчлал өнөөдөр дуусаж байгаа юм. За энэхүү айлчлал нь Бээжин Пинян дахь нөлөөгөө дахин баттгах, уламжлалт холбоотны харилцаагаа сэргээх зорилготой гэж олон улсын ажиллагчид үзэж байгаа. Намын энэхүү айлчлал нь Ши Жинпиний 2019 оноос хойших анхны Хойд Солонгост хийж байгаа айлчлал гэдгээс гадна энэ он гарснаас хойших анхны гадаад улс дахь төрийн айлчлал нь болж байгаа. Хоёр удирдагч хамгийн сүүлд өнгөрсөн 9-р сард Бээжин хотноо уулзаж байсан. Тухайн үед Ши Жинпинг, Ким Жон Ун нар Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай хамт цэргийн парадад оролцож байсан байна. Тэгвэл энэ удаагийн Ши Жинпиний Хойд Солонгос дахь айлчлалын тухайд Хятад болон Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол уулзалт аль талдаа харилцан ашигтай, амжилттай болж өнгөрсөн. Хоёр тал худалдаа, эдийн засаг, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэж байна. Айлчлал эхнээсээ л сүр дуулаантай нөхөрсөг уур амьсгалтай байсан гэж хэлж болно. Ши Жинпинг болон түүний гэргий Пэн Юанарыг даваа гарагт буюу өчигдөр Пиняны олон улсын нисэх буудалд Ким Жон Ун болон түүний эхнэр Ри Сольжунаар бичлэн угтаж авсан байна. Үүний дараагаар талууд Пиняны төв талбайд хүрэлцэн ирж угтан авах ёслолын арга хэмжээнд оролцсон зам хүндэтгэлийн зоог оройн барьсан байна. Талуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинг худалдаа, хөдөө аж ахуй, барилга байгууламж, технологи зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Хятад улс бэлэн байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн хоёр улс стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тус улсын бүрэн эрхт байдал болон аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах ёстой гэсэн байна. Нөгөө талд Ким Жон Уны тухайд уулзалтын үеэр Хятад болон Хойд Солонгосын харилцааг сайн авч явах, бэхжүүлэх явдал нь энэ тэргүүний стратегийн зорилтоо гэж тодорхойллоо. Түүнчлэн Ши Жинпингийг хамгийн эрхэм зочин гэж нэрлсэн байна. Яг ч аргагүй Ши Жинпинг 2026 он гарснаас хойш гадны улс руу айлчлал огт хийгээгүй байсан учраас энэхүү анхны айлчлалаа Хойд Солонгост хийж яана гэдэг нь Пиняны хувьд хүнстэй хэрэг яах аргагүй болж байгаа. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн асуудлуудыг харвал Тайваны асуудал анхаарал татаж байна. Ким Жон Ун Бээжингийн нэг Хятад бодлогыг дахин дэмжиж байгаа гэдгийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Тайваныг Хятад улсын салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятадын албан ёсны байр суурийг Хойд Солонгос улсын эрх баригчид дэмжиж байна гэсэн үг. Мөн хоёр удирдагч олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцож нийтлэг ашиг сонирхлоо хамгаалахын тулд стратегийн уялдаа холбоогоо улам бэхжүүлэх шаардлагатай гэдэг дээр өргөн хүрээнд санал нэгдсэн гэж Хойд Солонгосын төрийн мэдлийн агентлагаас бол мэдээлсэн. Энэ нөрөө Ши Жинпиний айлчлал нь Хятад болон Хойд Солонгосын хооронд байгуулагдсан найрамдал хамтын ажиллагаа харилцан тасалцааны гэрээний 65 жилийн ойн хүрээнд тохиож байгаатай холбоотой гарсан мэдээлэл аж болно. Энэхүү гэрээнөөрөө Хятад улсын хувьд өөр улстай байгуулсан цорын ганц батлан хамгаалах чиглэлийн албан ёсны хилэлцээр гэгддэг. Дараагийн онц мэдээг хүргэе. Герман болон Франц улс Европын хамгийн том батлан хамгаалахын төслүүдийн нэг гэгдэж байсан орчин үеийн сөнөөгч онгоц бүтээх 100 тэрбум еврогийн хамтарсан хөтөлбөрийг зогсоохоор болсон байна. Германы канцлер Фридрих Мерц, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроноор өнгөрсөн 7 хоногт Монтенегрод болсон Европын холбоо, Баруун Балканы дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцсэн юм байна. Талууд төслийг хэрэгжүүлж байгаа батлан хамгаалахын компаниуд болох Герман, Испани талыг төлөөлж байгаа Airbus, Францын Dassault Aviation гэх компаниудын хооронд олон сарын турш үргэлжилсэн маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон гэж дүгнсэн байна.
Анхандаа бол 2017 онд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон тухайн үеийн Герман улсын канцлер Ангела Меркель нарын санаачилгаар эхэлж байсан энэхүү төсөл нь Европын батлан хамгаалахын хамгийн том хамтарсан хөтөлбөрүүдийн нэг байсан. Ойролцоогоор 100 тэрбум еврогийн өртөгтэй энэ төсөлд Франц, Герман, Испани хамтран оролцож байсан. 6 дахь үеийн сөнөөгч онгоц дронууд болон өндөр нууцлалтай мэдээллийн сүлжээ бүхий үүлэн системийг хөгжүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэгвэл Францын ерөнхийлөгчийн ордноос 2 удирдагч төслийн талаар урт хугацааны хэлэлцүүлэг хийсэн гэдгийг бол баталж мэдээлсэн байна. Түүнчлэн компаниуд тохиролцоонд хүрч чадаагүй харамсаж байна гэсэн мэн. Тэгвэл маргааны гол шалтгаан юу байсан тухайд төслийн хүрээнд хөгжүүлэх сөнөөгч онгоцны техникийн шаардлага, хөгжүүлэлтийн удирдлага, замун оюуны өмчийн эрх зэрэг асуудлаар компаниуд маргаантай байсан юм. Түүнчлэн хоёр улсын цэргийн хэрэгцээ шаардлага өөр байсан нь төслийг улам хөндрүүлсэн байж магадгүй. Тухайлбал канцлер Фридрих Мерцийн хэлж байгаагаар 6 дахь үеийн нисгэгчтэй байлдааны онгоц хөгжүүлэх явдал нь Германы агааны хүчинд үнэхээр шаардлагатай эсэх талаар эргэлзэж байгаа гэдгээ хэд удаа илэрхийлж байсан. 6 дахь үеийн нисгэгчтэй байлдааны онгоц гэдэг нь эсэх онгоц тээгч хөлөг дээр буулж чаддаг цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай онгоцыг хэлж байгаа. Одоогийн байдлаар төслийн бүх бүрэлдэхүүн хэсэг бүрэн зогсохгүй байх хувилбар бас яригдж байгаа. Сурвалжуудын мэдээлснээр Future Combat Air System буюу FCAS нэртэй төслийн хүрээнд хөгжүүлжсэн мэдээллийн сүлжээ, дрон болон холбогдох бусад системүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой талаар их сурвалжууд мэдээлсэн байгаа юм. Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр нам нь ялалт байгуулсан гэдгийг зарлалаа. Пашинян сонгуулийн өмнө Армени улс Москвагаас аажмаар зайгаа барьж Европтой харилцаагаа улам гүнзгийрүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тиймдээ энэхүү сонгуул нь Өмнөд Кавказ дахь Оросын нөлөө Армени ирээдүйн геополитикийн чиглэлийг тодорхойлох чухал сорилт байсан гэж хэлж байна. Тэгвэл урьдчилсан дүнгээр Пашиняны тэргүүлдэг иргэний гэрээ нам нийтдээ саналын 49.82%-ийг нь авсан байна. Энэхүү өрсөлдөгчөөс бол хол тасарсан байна. Ингэснээр Пашинян парламентд дангаараа засаглах боломжтой болж байгаа юм. Армени парламент буюу үндэсний ассамбле хамгийн багадаа 101 суудалтай байдаг. Тэгвэл урьдчилсан дүнгээр иргэний гэрээ нам нийтдээ 61 суудлаа авах төлөвтэй байгаа нь Пашиняны намд дангаараа засаглах боломж бүрдэж байна гэсэн үг. Ингэснээр олон хуулийг эслийн дэмжлэггүйгээр шууд батлах боломжтой болно. Гэхдээ үндсэн хууль өөрчлөлт оруулъя гэх юм бол бүх нийтийн санал асуулга шаардлагатай хэвээрээ үлдэх байна. Пашиняны гол өрсөлдөгч нь Оросд бизнесийн эзэнт гүрнээ байгуулсан тэрбумтан гэгддэг Самуэль Карапетян гэх хүн байсан юм. Түүний байгуулсан хүчирхэг Армени гэх нэртэй эсэл нь 2328% санал авч 2 дугаарч гисэн байна. Карпатийн одоогоор засгийн газрыг хүчээр дүлхэн унахыг уриалсан гэх хэрэгт холбогдож гэрийн хорионд байгаа. Өөрийг нь улс төрийн зорилгоор хавчиж байна гэж өөрийг бол өмгөөлж байгаа. Сонгуулийн өмнөх өдөр мөрдөн шалгах байгууллага тус эвслийн 6 гишүүнийг санал худалдаж авсан хэрэгт буруутган баримтлах захирамжийг гаргаад байсан юм. Харин Европын холбооны зүгээс сонгуулийг мөргөлдөөн ихтэй байсан ч гэлээ маш сайн зохион байгуулалттай байсан гэж дүгнэж байна. Түүнчлэн Орос улбаны улс эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх байдлаар сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролцсон байж болзошгүй гэж анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд Армени Европын холбоотой харилцаагаа өргөжүүлэх алхмууд хийж эхэлсэн нь Орос улбаны улсын эрх баригчдын дургуутслыг төрүүлж байсан байж болно. Одоогийн байдлаар Орос улбаны улс Армени руу цэцэг, дарс, загас зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүний импортыг хориглосон байдаг юм. Наман Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Армени Европ руу чиглэсэн бодлогыг Украин улстай харьцуулан ярьж байсан удаа байна. Тэгвэл дараагийн нэг асуудал болох Азербайджан улстай хийж байгаа ихэнх хэлэлцээний тухайд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зуурлалтайгаар өнгөрсөн 8 дугаар сард Вашингтонд ихэнх хэлэлцээрийн суур баримт бичигт Илхам Алиев болон Никол Пашинян нар гарын үсэг зорсон байдаг. Тэгвэл Пашинян энэхүү ихэнх хэлэлцээг үргэлжлүүлэн Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиевтай байгуулсан урьдчилсан тохиролцоог хэрэгжүүлэх бодолтой хэвээрээ байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Армени улсын сөрөг хүчний намуудын тухайд Пашиняны энэхүү бодлогыг шүүмжилдэг байна. Филиппин улсын өмнөд хэсэгт орших Минданао арлын эрг орчимд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 35 хүн амнасаа алдсан байна. Минданао арал нь Филиппинд хэмжээ болон хүн амын тоогоороо дээрээсээ 2-т ордог маш том арал.
Энэхүү арал дээр ойролцоогоор 26 сая хүн амьдардаг юм. Өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 37 минутанд болсон энэхүү газар хөдлөлтийн улмаас Филиппинээс гадна Индонез, Япон, Австрали зэрэг улсуудад цунамигийн сэрэмжлүүлэх тохиод дуугарсан байна. Байгалийн гамшигт өртсөн газрын дүрс бичлэг болон зурагнаас харахад Филиппинд газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжууд олноор нурч зарим бүс нутагт хөрсний гулгалт үүссэн байгаа нь харагдана. Филиппин улсын иргэний хамгаалтын газрын мэдээлснээр нийт амиа алдсан хүмүүсийн тоог бүс нутгаар нь авч үзвэл 31 хүн Сокорсарган болон харин үлдсэн 4 хүн нь Даваа хотод бүртгэгдсэн байна. Мөн одоогийн байдлаар 134 хүн гэмтэж бэрцэн гэх мэдээлэл байгаа. Олон мянган айл орон гэрээ алдсан харамсалтай явдал гарсан талаар албаныхан хэлж байгаа ч гэсэн хэдийн хэмжээний хохирол одоогийн байдлаар бүртгэгдээд байгааг эцсийн байдлаар хараахан гаргаагүй. Одоогийн байдлаар хохирогчдын тоог нарийн гаргах боломжгүй байгаа юм байна. Улсын гамшигын агентлаг болон орон нутгийн янз бүрийн их сурвалжуудаас ирж байгаа мэдээллүүдийг нэгтгэн шалгаж нэгтэлсэний дараагаар эцсийн байдлаар албан ёсны тоог гаргана гэж байна. Энэхүү өндөр магнитудтай газар хөдлөлтийн дараагаар 1.3-аас 6.7 магнитудын хүчтэй 130 гаруй удаагийн жижигхийлэл мөн үргэлжлүүлэн бүртгэгдсэн байна. Газар хөдлөлт болсон өдөр Филиппин улсын хичээлийн шинэ жилийн эхний өдөртөө давхцсан байсан учраас Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хичээл сургалтын үйл ажиллагааг төрөх хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн засгийн газрын зүгээс газар хөдлөлтөнд нэрвэгдсэн бүс нутгийн сэргээн босголтын ажилд бүрэн анхаарлаа хандуулан ажиллахыг үүрэг болгосон гэлээ. Энд дуртахад Филиппин улс нь газар зүйн байрлалын хувьд газар хөдлөлтөд идэвхтэй бүсэд оршдог. Тиймдээч тус улсад газар хөдлөлт түгээмэл тохиолддог байна. Тухайлбал үүнээс өмнө 2025 онд 3 хүчтэй газар хөдлөлт 1 сарын зайтай болж байсан. Тухайн үед 80 гаруй хүн амнасаа алдаж байсан юм. Мөн 2023 онд мөн адил 7.6, 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд тус бүртгэгдэж байсан юм байна. Өнөөдрийн сүүлийн явдал мэдээ. Америк нэгдсэн улсын Батлангуйлах яам буюу Пентагон зарим нэршлэр бол дайны яам гэгдэж байгаа газраас Хятад улсын айрамтай холбоотой тэдэнд дэмжлэг тусалцаа үзүүлдэг компаниудын хоригийн жагсаалтанд Alibaba, Baidu, BYD зэрэг Хятадын томоохон компаниудыг нэмсэн байна. Ингэснээр Америк болон Хятад улсын хоорондын дипломат харилцааг улам дахин нэг удаа төвөгтэй болголоо гэж шинжиж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн сард ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын өндөртөгч Ши Жинпинтэй худалдааны маргааныг түр намжаах тохиролцоонд хүрсэн мөн хөрөнгө оруулалт болон худалдааны хамтарсан зөвлөл байгуулахаа зарлаж байсан. Гэвч энэхүү эдгээр компаниудыг хоригийн жагсаалтанд нэмж байгаа явдал нь хоёр орны харилцаа сайжирч байна гэж үзэхэд бол хүндрэлтэй болгож байгаа. Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны зүгээс даваа гарагийн орой Хятадын айрам батлан хамгаалахын аж үйлдвэрийн баазтай холбоотой компаниудын жагсаалт болох 1260H гэх жагсаалтын шинжилсэн хувилбарыг бол нийтэлсэн юм байна. Энэхүү жагсаалтанд сая дурдсанчлан Alibaba Group, Baidu, BYD зэргээс гадна технологи болон батлан хамгаалахаар зогсохгүй биотехнологи, мэдрэгч технологи, мөн роботын салбарын томоохон компаниуд болох WC, Aptech, RoboSense Technology, Antri Robotics зэрэг компаниудыг нэмж оруулсан байна. Америк нэгдсэн улсын зүгээс эдгээр компаниудад шууд хориг бол тавихгүй. Гэхдээ Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны зүгээс эдгээр компаниудтай бизнесийн харилцаа хийх боломж бол хязгаарлагдаж байна гэсэн. Энэ сарын сүүлээс эхлэн эхний ээлжинд тус жагсаалтанд орсон байгаа компаниудтай шууд гэрээ байгуулахыг хориглоно. 2027 оны 6 дугаар сараас эхлэн тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг дан байдлаар худалдан авахыг мөн хориглох юм байна. Эдгээр шууд бус хязгаарлалтууд нь Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг Америк компаниудыг тус жагсаалтанд орсон Хятад компаниудтай бизнесийн харилцаагаа зогсоож нийлүүлэгчийн жагсаалтаас хасад хүргэж болзошгүй гэж таамаглаж байна. Пентагоны шинэ жагсаалт нийтлэгдсэний дараагаар тус Хятад компаниудын Америк нэгдсэн улс дахь үнэт цаас болон хувьцааны ханшууд буурч эхэлсэн байна. Тухайлбал Baidu компанийн хувьцааны ханш 2.1%-аар Alibaba болон BYD-ийн хувьцаа тус 0.8%-аар буурсан байна. Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам жагсаалтанд орсон компаниудыг зөвхөн хувь хүний бизнес биш, Хятадын төрийн өмчит хөрөнгийг хянан зохицуулах хороо, мөн үйлдвэр мэдээллийн технологийн яам зэрэг төрийн тэр дундаа батлан хамгаалахтай холбоотой байгууллагуудтай холбоо хамааралтай гэсэн үндэслэлээр ангилж авч үзэж байгаа. Өмнө жагсаалтанд орсон байсан зарим Хятадын компаниуд Пентагоны энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн шүүхэд хэмжил гаргаж байсан удаа бий.
Тухайлбал Xiaomi компани шүүхийн хяналтанд шүүхийн маргаанд ялж 2021 оны 5 дугаар сард энэхүү жагсаалтаас гарч байсан удаатай байлаа. Мэдэргэлжилж байна. Өргөжлөлөн бусад онцлог мэдээллийг давчаар багслан өргөнө. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль Ираны хоорондын шинэ хилэлцээр ойрын өдрүүдэд байгуулагдах гэж байгаа бөгөөд хоёр тал дор хаяж 1-7 хоногийн хугацаанд бие биерүүгээ халдахгүй байх тохиролцоонд хүрсэн гэлээ. Намын Дональд Трампын хэлснээр хилэлцээр хүчин төгөлдөр болмогц дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол гарцуулах Ормосын хоолой шууд нэгдэн гэсэн байна. Гэхдээ хэрвээ Америк нэгдсэн улс дайралтуудаа үргэлжлүүлэх шийдвэр гаргавал эцэстээ Иран улсад юу ч үлдэхгүй Ормосын хоолойч гэсэн урт хугацаагаар хаагдана гэж харуулжээ. НАТОгийн сөнөөгч онгоцод Латви улсын агаарын орон зайд нэвтэрсэн дроныг устгасан талаар Латвийн армиас мэдээллээ. Албаныхан дрон яг хаанаас хөөрсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү хэрэг нь Орос Украины дайны нөлөө НАТОгийн хөрш орнуудад улам ойртож байгааг харуулсан шинэ жишээ болж байна. Латвийн гадаад хэргийн сайд Байва Бразе Францын холбоотуудтай талархал илэрхийлсэн байна. Үүний өмнө Литв, Польш, Румын улсуудын агаарын хилээр Орос Украины дайнаас үүдэлтэй дронууд болон пуужингууд орж ирэх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байсан билээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британи улсын зарим орон нутгийн цахиргаадууд Украины төрийн далбааг буулгах шийдвэр гаргасныг хоёр улсын нөхөрлөлд сөргөөр нөлөөлж болцсошгүй алдаа гэж тодорхойллоо. Тэр Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Герман улсын канцлер Фридрих Мерц нартай Лондонд уулзсныхаа дараагаар өгсөн ярилцлагадаа энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр ярианда Украин болон Их Британи улс BBS-ээ ихээхэн хамааралтай Оросын довтлооны эсрэг хоёр улсын хамтын ажиллагаа чухал хэвээрээ байгааг онцолжээ. Европын холбоо Ормосын хоолой дахь усан тээврийн хөдөлгөөнд саад учруулсан гэж үзэн Ираны хоёр иргэн Исламын хувьсгал гвардийн тэнгисийн цэргийн нэгжид 20 арга хэмжээ авсан байна. Энэ нөрөө Европын холбоо Ираны эсрэг тэнгисийн цэргийн нэгжид далайн хөдөлгөөнийг хязгаарласан үндэслэлээр анх удаа хориг тавьж байгаа тохиолдол. Хоригийн жагсаалтанд Исламын хувьсгал гвардийн Хормага мужид дахь тэнгисийн командл замун тус байгууллагын улс төрийн асуудал хариуцсан дэд командлагч Мохаммед Албаразде мөн экспортлогчдын холбооны төлөөлөгч Хамид Хусейн нарыг багтаасан байна. Тэнгисийн гадаад мэдээг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.